Наадмаа гэж. Олон мянган жил тал нутагт сууршин амьдарсан нүүдэлчдийн гол баяруудын нэг. Эрбэр хүч чадлаа үзэх эрчүүдийн нэгэн талбар болсоор 93 наадам өнөөг хүрчээ. Зууны түүхтэй наадмын энэхүү зузаан их түүхэнд өөрийн амжилт, ухаан, эрч чадлаараа тодрон үлдсэн хүчит аваргууд цөөнгүй тодорч байна. Манай өнөөдрийн зочин ч тэдний нэг. Униартан хөглөх их улс, хархираа түргэн хан хөхийн улс, дүнартан цэлэлзэх их усан увс хяргас нуурууд, цас дүндэр ноён өргөлөөс эхлэх царам, хангай, тал хэр, говь Монгол орон дахь байгалийн бүхий л бүс бүслүүрийг багтаасан увсын цэнхэр хязгаарт авраг мэндэлжээ. Мянгасан 1961 он. Ардын хувьсгалын 40 жилийн ой. 18 настай залуу хүү Увс аймгийн Хяргас сумын наадам төрүүлснээр бүх хэмээх их айлын бахтам сайхан хүнд хүчир их аяны гараанд хөл тавьжээ. Наадам бол одоо ер нь маш сайхан зүйлс үү. Баяр. Та хүн бол сэтгэл санаа их өдрөг байдаг. Аль өнгөтэй сайхан хувцас өмсөд аль одоо хүн хэрэглэх хэвээр хамгийн сайхан зүйлээ хэрэглээл явдаг. Баяр цэнгэлтэй, инээдтэй, дуу хөгжимтэй бүхэл талын л одоо Монгол хүний сайхан бүх юмыг шингээсэн баяр шүү дээ. Тэгтээ бас манай ард түмэн бол баярыг бол зүгээр нэг л сайхан гоёад инээгээд л одоо утгаагуулгагүй өнгөрчих биш. Энэ жил чинь одоо маш чухал баяр болох гэж байна. Тэрт яс үсний баяр, Монгол үндэсний одоо Монгол гарал үүслийн маш их том зүйгтойнууд болж байна. Тэнд бол манай ард түмэн бид нар бүгдээрээ бол оролцож баярлахаасаа гадна бас өөртөө дүн шинжилгээ хийж хичнээн мянган жилийн одоо түүхтэй төрттэй билээ. Түүнээ бас нэг одоо өвгд эцсийнхэн тэр сайхан закаасыг хэр биелүүлж явна гэд. Тэгээ ямар одоо юм хийчгээд баярлж байна. Тэгээ жишээлбэл 90 жил болж байна хувьсгал мандаад 90 жил дотор бид юу хийв? Юу битээ? Алдаа оноо юу байна? Хувь хүн дээр юу байна надаар? Улс орнд төр засагт юу байна? Нийгэмд юу болж байна гэдэг нь сайхан цэгнэж, дүгнэж, ойлгож тэг болоод өвгд эцсийнхэн гэрээсэлсэн тэр сайхан зүйлүүдийг ирнэ тэр зэрэг өнгөрөөж биелүүлж яана бид. Тэр хүмүүсүүд бид ямар их баялаг, соёл, ямар их сайхан заншил, хувцас, наадам, баяр, морь өх, сур. Тэгээ цаашлал бол одоо сайхан ямар гоё юмыг үлдээсэн байна. Түүнээ бид хэрэг өвлж яана. Одоо энэ өвгдийнхэн гэрээсийг бид хэд биелүүлж энэ цагийн эзэн болсон хүн бид нар энэ хувь хувьдээ хүн болгон ямар хариуцлагатай байна гэдэг нь баярын үеэр нэг дүгнэх хэвээр, улсч дүгнэх хэвээр, хувь хүнч дүгнэх хэвээр. За тэгээд сайхан баярлах хэвээр. За ингэж л байвал жинхэнэ баяр гэж үзэж байгаа юм байна. Тавин 7-8 жил одоо өгөхтэй холбоотой явж байгаа юм байна. Сүүлийн хэдэн жил барилдаагүй. Тэгтээ бол барилдааны талбараар очиад тэгээ өвчүүдээр дасгалжуулаад шавнараа барилдуулаад ингээл явж байгаа. Тэгээ энэ үндсэндээ баяр наадамд ингээд 1961 оноос хойш одоо сумын наадам төрүүлснээс хойш тэгээд 50 жил болж шүү дээ. Тэгээ 50 жил баяр наадмын уур амьсгал дотор байжээ. Тэгээ одоо ингээд эргээд дүгнээд утгахдуулвал яах вэ? Бас их л хөдөлмөр гаргаж дээ. Энэ бас бүх амьдралд бүхэл зориулсан хүн юм байна би. Өөрөө 50 60 жил 70 жил ингээд төрүүлж шогч их шогтөлдөжсэн хүний хувьд бол их хойд одоо хүмүүс яаж бэлтгэх юм бэ? Их алдаатай бэлтгэдэг тохиолдол гад юм. Та нар бид судалгаанаас дархаа ургуудаас их хойд төрүүлсэн хүн ирээсээ ганцхан байт. Тэгээ төвдөнд орж байгаа 20 жил агаар төрүүлсэн. Тэгээ өөр удаа манай дархаа ургуудаас их хойд төрүүлсэн хүн байхгүй. Тэр яагаад тэгж вэ? Тэгэхээр дархаа ургах хүн одоо аврах хүн их хойд төрүүлдэг юм аа гэсэн нэг хууль яриад байгаа.
Тэгдэг юм бол төвдөн дурж байгаа би яга хоёр төрүүлчихв. Төрүүлдэг юм байна шүү дээ. Тэрүүний хооронд ямар ялгаа вэ? Сэтгэл зүйн ялгаа байдаг байхгүй. Тэ тухайн үедээ одоо ид байсан бөхөөл тэгээд тэр үедээ яг тэр ойд төрүүлж чадахгүй байх гэдэг чинь өөрийгөө бэлтгэх тал дээр бас л одоо көчөө хуримтлуулах, сэтгэл санаагаа төвшин болгох тийм юм дээр хий хоосон одоо хүсэл мөрөөдөл төрүүлэх биш. Бодит байдал дээр биеэ бэлтгэж чадахгүй л байна гэсэн үг. Тэ тийм одоо зөндөө гарч ирдэг. Хангаа нөмөр уул шиг дүшигтэй хам буурлаа минь тэнгэрт халлаа. Аав өөд болсны дараа манай гэр бүлийг өвлийн хүүтэн салхи хаалгаар урсан орохын адил амьдралын ирээн бараан бүхэн хаажмаар нөмрөн авсан. Ийхүү хөлөө чанга гიშгэж нэгэнт тулж ирсэн хатуухан амьдралыг туулах ёстой боллоо. Миний балчирнаас ийхүү амьдрал гэдэг хатуухан борцогтой тулгарч тэмцэл ялалтын шинэ өдөр эхэлсэн. Аврагын бодол ийн хасад бэлчиж багын дурсамжаа дэлгэж байна. Миний дээд өндөр эцэг бол бас тийм шудраг үзэлтэй. Манжийн өрийн дансыг шатааж байсан. Ард түмнийг өрөөс дансгүй болгож байсан. Тийм тэмцэлээр явсан. Их одоо манжид мууζгч явсан хүн л дээ. Тийм одоо миний аав бол тэр хүний хоёр дахь хүүхэд нэрэгтэй. Манайхны 3 эрэгтэй хүүхэд одоо байдаг ах トゥ 3 байдаг тийм их уламжлалтай юм байна. Тэгээд миний аав бол ах トゥ 3 байсан. 3 ах トゥ 3-ын дунд тал юм. Миний аавын төрсөн ах нь бөөч баг гэж хүн байсан. Ганчин гөрөөч. Аавын минь төрсөн дүр хоёулгаан жимб гэж одоо их ном судар хуучин цагийн номдоо үздсэн. Явган явж одоо утаа гүмбэн орж ном үзж байсан тийм одоо их зүтгэлтэй хүн байсан. Бид дэргүний хажууд 17 нас хүртэл байсан. Тэгээд одоо тэр хүнээс асар их юм дуулж мэдсэн. Миний эцэг бол ер нь олон түмэндээ шудраг гэж одоо хэлдэг. Ерөөсөө нэрийг мэддэг. Би одоо 10 настай байхдаа сургуульд ороод аав бурхан болсон жил би сургуульд орох болоод аавынхаа нэрийг ээжээс асууж ирлээ. Энэ арайч нэг дайдаа гэдэг улсууд яриад байдаг. Зарим нь бол шудраггой гэдэг юм тэгтээ яг 10 хүрсэн хөгчин би нэг өөр нэртэй баха аав гэдгийг бол гадарлаж байсан л да. Тэгээд ээжээс асуусан чинь ээж одоо хэлж өгсөн. Миний аав бол одоо шудраг давчин гэж хүн байсан. Тэгээд маргааш нь очиод сургуульд ингээ бүртгүүлээд би аавынхаа нэрийг хэлэхлээр тэр жил аав маань өд болсон байсан. Тэгээд бол манай нутгийн багш нар бол за миний хүү аав нь одоо байхгүй байгаа юм чинь ээжийнхаа нэр овглаа гэд ээжийн нэрээр овгол биччихөө. Тэгээд би ч одоо ээжийнхаа нэрээр овгоор явдсан шүү дээ. Хорлоогийн баян багш. Хорлоо гэдэг миний ээж. Тийм юм байгаа. Миний одоо аав ч одоо би 10 настай байсан. Аавын сургуулийг ч би нэг их одоо сайн ойлгоогүй баг байхад маань бурхан болцсон учраас би тэр аавын төрсөн дүүгийн одоо тэр жим хөглөгөн гэдэг хүнээс их юм сурсан. Тэр хүн бол одоо их хүн нэрийн ямар хоол идэж явах хэрэгтэй. Хүн бол ямар хэмжээтэй хоол иддэг юм тийм ээ. Тэгээ яаж одоо хоол олж идэх систем гэдгийг над бол ясам аханд ойлгуулсан хүн. Энэ өөрөө амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Ямар нэг хүнээр харах, ямар нэгэн хүнээс юм авах, ямар нэгэн хүнээс одоо юм салгаад авчих, заллаад авчих юм бол уйлдаад авчих, мулгаалаад авчих энэ төр бүгд бузар. Тэгэхээр бол бузар хоол идэж болох. Тэ энэ одоо цагийн бас нэг эрдэмтэн мэрэгтэй хэлээд байгаа үг байна л да. Та юу ч хийж болно. Тийм ээ. Хүнийг алж болно, хүнийг дээрэмдэж болно, хүний хөрөнгийг булааж авч болно тийм ээ. Худлаг хэлээд мөнгө олж болно, хулгай хийгээ мөнгө олж болно. Юм олж болно. Гэхдээ эрт орой нэгэн цаг та заавал тэрийг эргэж төлдөг шүү гэж. Тэгэхээр одоо хуучин өсөө чи ярьдэн шүү дээ. Буруу юм хийгээд яах вэ? Би одоо өрхөөхтд минь муу болно. Өөлийн өр гэдгээр өрхөөхтд минь муу болно гэд ингээд хөвдөө гэж яадаг. Тэр л ойлголт бол одоо мундаг том ойлголт байж да. Одоо бол тэрийг л ирэн хүн болгон бодож явах хэрэгтэй юм байна. Тэгээд хөдөлмөрлөх сайхан одоо ирж байна. Тэгээд хөдөлмөрлөх хийх хэрэгтэй. Тэгэхдээ одоо тэр заавал сая ярин төгрөг болчих биш. Тэгээд энэ амьдралыг бол цогцлуулахд бол тэгээд зарцуулахтай л гэж байгаа шүү дээ. Олохтой гэж тийм сургаал байдаг. Тэр зарчмын дагуу л амьдэрдэг.
Тэгээ би бол ингээд дээрээс дээд өвг энэ төр бол малыг баядлаг хөндлөлтэй. Өөрийнхөө мэдээж байгаагаар бичихд бол баяд малыг баягууд гэж тэр үед бичиж байсан. Нууц тавчаад гэж гард. Тэгээд одоогийн баяд хөдөлтэй тэр чи одоо хадгангууд ингээд амьдарч байсан. Сүүлдэн одоо Ордос аймагт амьдарч байсан. Тэгээ бурхан халдуунаар нутаглаад тэгээ орхонгуулаар одоо урууч туулаар тэгээ яваа Сэлэнгийн саваар ороод тарвахтаа гараад тэгээд одоо энэ байгаль нуурын хөвөөгөр байж угаад тэгээд сүүлд одоо эргэж алтаа ороод алтааг давж тэгээд их нуулуур хонхортой 1557 онд сууйсан одоо ястан үндэстэй шүү дээ. Тэгээд одоо тэр нууц тавчаанд бол их сайхан тодорхой юмнууд гардаг л да. Тэгээд сорхын шар гэж одоо байгаа шүү дээ. Тэмүжнийг одоо 10 настай байхад нь 2 дахь амийг нь аварсан. Тэр чинь малыг баяудах хүн шүү. Тэгээд нэрт одоо хадаан гэдэг чинь сорхон сэрэ охин шүү дээ. Охин тэ. Тэгээ хадаан ягаад тэмүжнээс уухгүй байгаа вэ? Тэгэхээр энд чинь нэг нууц товчоо нэг айхтар юм нууцгаа битүүхэн дурдаад орчихсон байгаа шүү. Хойчвын судлаач судлаа гэдэг. Өөрөөр хэлбэл Добу мэрэгнийд бэлгүүнөөтэй бүгүнөөтэй хоёр гараад тэгээд Добу мэрэг нөгөө улсны хойно тэр малыг баяуд одоо харцгүй гэрт ганцхан харцгүй үлдсэн ш. Тэр чи одоо 30 хөрсөн залуу болчихж байгаа шүү. Тэгээд тэгт бол алангуйг чинь 3 эрэгтэй хүүхдэр үлдэг баг. Тэрүүний тэр 3 эрэгтэй хүүхдийн ийг бол үндэсэндээ одоо тэр малыг баяуд хүний харцгүйний хүүхд гэж үзэж байгаа шүү. Тэгээд яг түүхэндээ хаан хүний удмыг тэгж бичиж болохгүй нууц товчийн хамгийн нууц юм чинь шүү. Тэгээд Чингисийн гарал үүслийг тэгж зүгээр тэр чимээгөө болгочихгүй нөдөө тэгж үлдээсэн байгаа шүү. Тэгээд ингээд явахдаа Чингис бол ерөөсөө эцсийн эцэст модон шар бол яасан гэхээр Чингисийн өндөр өвг тийм ээ. Модон шар ч одоо малыг баяуд хүний хөөгд гэдгийг ах トゥ тавуулаа хурлдаад модон шарыг хөөгөө явуулсан шүү. Хувь өгөлгүй чи бол энэ одоо ядуу тэнэг чи одоо энэ одоо харцгүйний хөөгд чи бүр гарцааг зүс царайж адилхан байсан юм тэр чинь мэдээж хуулцсан юм байсан байлгүй. Тэгээ явуулсан. Тэгэхээр тэр одоо модон ширийн чинь удам л одоо өөрөөр хэлбэл Чингис хаан шүү. Тэр олон үеийн дараа 10 оны гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо удмын хүн бэ. Цамцаа нэвт хөлөрсөн түлээчин цавчих тоолон булчин чангарна цагаан завчтас бутран үсэрч ногоон өвсийг сас шиг дарна. Сүм шиг шулуун гойлог нарс сүхний эрэнд өв шиг нарийн өрлүүд омгийн нүүдэлчний гар зилүүд ойн бар шиг догшин. Булчинд гар сүхнээс түр салж буларсан би амсхих агшинд норсон цамц нуруу хайрхыг нойтон хөлс зооруу урсхыг ойн түлээчин саял мэднэ. Ижийнх нь өгсөн тэр бяцхан сүхөө их аваргыг хөдөлмөрийн амтанд оруулж гар хөдлөвл ам хөдлөхийн ухааныг суулгажээ. Би бол одоо 10 настай эмчрээд модноо хай цэвэрлж амьдэрсэн. Тэр одоо номдаараа бичсэн байгаа. Яч одоо 2 төгрөг 40 мөнгө авдаг нэг модноо хай цэвэрлэхэд жижигхэн сүхтэй. Миний одоо хувийн өмчийн хамгийн анхных нэг сүхүү байга. Ээж маань шишин зундуу гэж манай суманд нэг сайхан одоо дархан хүн байснаар хийлгэж нэг сүх авч өгсөн. Тэр бол миний одоо бас анхны хамгийн том өвч. Одоогоор одоо ланд юм уу да. Тиймэрхүү тэрүүгээ аваад тэгээ одоо манай ч их мод хийдэг газар ой модтай. Тэгээ моднууд их хийгээд эрэхтэй зэрэг Ховд аймгийн модоор хангадаг. Тийм одоо самраам ажиллаж ирсэн. Тэгээ дэвлт төвөнд. Тэгээ тэрүүний моднууд их унгаад өгснө моддууч мөчрөдө дарагдаад гал төмрийн аюул ажил хийж болохгүй битүү ийм болдог. Тэгээ тэр модны мөчрийг төвж одоо овоолдог тэр одоо модны чөлөөнд. Тийм ажлыг хийж байсан. Тийм ажил хийж гисэн. Тэгээд амьдралын төвдөө тэмцдэг. Ер нь тэгээд одоо буруу хазгаа хүний одоо юм идэж уучих, завшчих одоо сэтгэл байхгүй. Ер нь хөдөлмөрөөр амьдэрч хөдөлмөрийн хөсөөр амьдрдаг юм шүү хүн гэдгийг бол тэр миний ав гах бол над одоо бүр гүн гүнзгий ойлгуулсан. Тэгээд би одоо ч гэсэн би ерөөсөө хөдөлмөрийн хөсөөр л амьдрна гэж боддог. Тэгээд одоо би хэлдэг юм л да хөөд аль чи нийгэмд амьдрчаа би боломжийн сайхан амьдрээд явдаг. Тэгээ яг бол ямар ч нийгэм бай хөдөлмөрч хүн бол ерөөсөө л амьдралтай л байна. Тэгээ багасаа одоо тэгээд эн чи ядуу амьдрал туулсан болохоор амьдралын төлөө их тэмцэж тэгж явж ирсэн.
Зарим нь ч яг намайг одоо мөн хэлдэг гэдэг шундамтай гэд. Тэр нь ч юу юм зүгээр би бол тэгээд шундлаггүй хэн ч байх уу. Тэгвэл энэ амьдрал ахуйгаан дээш нь тач тухайн үед л одоо яаж амьдрах вэ? Тэр хэмжээнд амьдч явахын төлөө хөдөлмөрлөдөг. Тэгээд эрт болсон оройн унтна. Энэ бол миний одоо аав юм сургаал. Баян аврага 50 жил наадмын тоосонд явж байна. Эдэр ахуй цагтаа зүлэг ногоон дивжэнэ эд хава гайхуулан наадмын ногоон дивжэнэ их хүчтнүүдийг манлайлан байлаа. Харин сүүлийн үед морь уян Монгол наадмын жаргалыг эдлэн байна. Хүчит өвхийн ногоон дивжэнэч хурдан морины шандас сөрсөн замдаж хизээний төрүүлэхийн төлөх их тэмцэл байдаг. Аврагч энэ тэмцэлд ялахын төлөө зүтгэж байна. Би ер нь тэг баг байхтай морь унаад тэгээ нөгөө том биетэй учраас 2хан жил морь унаад морьоос асгцсан та. Үдэл гарч байсан бэ. Чойдэ гэж манай садан гинэ лам хүний бууралтай шата хэрмэр сумандан төрүүлдэг. Тэгээд уншаад уухан тийм хүн байсан. Тэгээд намайг нэстэй байхт байна. За одоо энэ жил манай баян мөр унахгүй гэдэг ингэсэн. Би үйлч. Тэгээд би тэр мөр уяад дараа нь бол тэгээд морийг одоо уйддаг, дакуулдаг тийм болоод тэгээд байж байгаа сүлдээ сургууль төгсөө барилдаан руу орсон. Барилдаан орсоос хойш морь сонирхоод энэ уяачтай яваад байсан. Одоо манай алдартай уяачтай бол одоо уулзаар ороод гараад морь малын үзэл тэгээд юм асуугаад хэлдгээ хэлээд одоо бас ич зөөхгүй хамаагүй хэлдэж шүү дээ. Морь чи юм байгаа юм шүү энэ төр гээд. Зарим нь инээж л байд юм. Одоо өөр шоглж идэг юм байдгүй тэгээд тий. Ингээд яваад байсан. Тэгээд одоо сүүлийн үед бол яг морь одоо уйгээд бас баггүй чамгүй давхиж байна. Тэгээд баг зэргийн наадмууд би ариг төр аваад байдаг. Авраг өнөө жил 6 насны мөр үйжээ. Наадмын үн мордийнхоо уяг тааруулж эрийг оруулна гэдэг уяачийн хөдөлмөр их эрдэн байдаг. Өөрийн дуртай зүйлийг хийж хөдөө суух нь авраг бүхийн дэвжэнээс холдсон ч наадмын дэвжэнэ ойр байх бас нэг шалтгаан болдог юм. Энэ чинь сайхан ууланд чинь одоо сайн мууч уралдсан хэдэн морьтой. Би ч одоо тэгээ саяхан нэг мориор авсан медалуудаа нэг цуглууллаа л да. 40 гаруй одоо медаль авсан байна шүү дээ. Тэгээ одоо бас тэр чинь нэгэд одоо нэг бүхийн авсан медалууд чинь олон жил болсон болохоор жоохон бас сонирхол буурж байгаа юм яаж байгаа юм морьныхаа медалуудыг ингээд өлгчгээд байж байгаа чинь бас хөдөлмөрийн юм харагдчихлаа. Тэгээ баг шиг уралдаанууд бол ариг төр олон авсан. Яг хөө тэр улсын баяр наадамд бол нэг урдаггүй. Тэгээд яг хөө тэр янз бүрийн шалтгаан. Тэгээ эрэлээд одоо янз бүрийн морь дурлаж байлаа. Тэгээ бүдлэнтэй гараа ороо их хачин бүдлэнтэй байлаа. Хөөхт мөхт чих эндэж осолдлаа. Тийм янз бүрийн шалтгаанаас улсын наадам нэг олон ороогүй. Тэгээ тийм аягтаад явж байгаа. Тэгээ морь уншсан нэрээр агаат явж штэ. Хамгийн гол морьтойгоо хамтаад энэ ууланд л байж штэ. Суусын гүйдэл шиг салхин шанхаар наадан сэвэлцхүүе суур асрын хөлийн цацаг шаштэр дэрвэ юу сумын наадмын дэвжиг өдөржин тойрсон мордноос сурн жулаатгсан өнгийн цэцэг ургаа юу гэж найрагчийн дуу атсан шиг гачуур тусны 50 жилийн ой наадам эхэллээ. Аврагынд уяа мордынхаа шанцыг сорилоо. Тогруу өгшлийн хязаалан үрээнд төрүүлж шүдлэн үрээнд айрагдлаа. Чухам уйсан хүлэг хурдалж хурсан олныг баясгах нь уяачийн эрхэм жаргал юм. Энэ хүн яаж амьдрах ёстой юм ухаан дүнд хэлсэн гэдэг дуртай юм л гэж. Тэр ерөөсөө тэр товчхон юм ба шүү. Тэгээд тэр чинь одоо болж гарч шүү. Тэг хамгийн гол нь би одоо морь ихгүй бол одоо хотод чинь нэг тонаатах шүү тийм ээ. Тэгээд тонаатах нь одоо зураг төзөд юм уу яад юм уу. Тэгээд нэг жоох юм сонирхоод тэгээд чи одоо энэ морьтой хамт байх чинь тэр хотод хонох чадахгүй шүү. Тэг чи эднэртэйгээ хамт ч өдөргөө байхгүй бол. Тэгээд унган морьд болохоор чи одоо ерөөсөө тэрийг баг өргөж авсан хөөхттэй хүн ямар тэр шиг л юм болж шүү. Ярдэ бол одоо би жишээлбэл хар одоо
хязаалан ба шүү дээ өнөөдөр их гарцуухтаа. Тэр чинь бол манай унгаан дүү. Би одоо дааг гэдэг шүү дээ. Хардаа хаан байна гэдэг ерөөсө хязаалан шүдлэн гэж хэлж чаддаг. Бүр унах байхаасаа тэгээд унаханд нь өргөж гаргаад унах байхад нь тэгээд көхөөлөх гээд көхөн олохгүй одоо энд төрсөн хашин төрсөн. Тэгээд көхөө олохгүй байхад нь өргөөл усгаад көхөөлөх гээд одоо их нэг дээр ааштай юм байна. Тэгж лээсэн хүн шүү. Тэгээд тэр цагаас эхлэхсэн болохоор чинь энэ ч одоо нэг өргөмөл хөвгтөл гэсэн үг минь. Их амжилт их алдрын өргөл төрж дэлхийд нэрээ дуурсах амьдралын зам 1963 оноос эхэлжээ. Монгол оронд шин тулгуур хөгжиж эхэлсэн чөлөө төхийн барилдаанаар шигшээ бүхийн бүрэлдэхүүнд багтан анхны тэмцээнд оржээ. Анхны тэмцээн, анхны ялалт амжилтын зам ингэж эхэлжээ. Анх эхлээд бол бид бол тэр чөлөө төхөж ойлгохгүй нөлтгдөг барилдаа ингээд монголчууд бас их тоодог байсан. Тэгэл яг улс орны их ашиг олон улсын олимпийн маргарамд байдаг спорт гэдэг оролдоод тэгэл анх би одоо нэг Германы Монголын уулзалтанд чөлөө төхөөр би дэмжиж гарч ирсэн Улаанбаатар. Ханцаа гээд Германы дэлхийд 6-ад ордог үг ирсэн л дээ. Тэгээ Мөнхбат 1-р хамаанд би 2-р хамаанд. Мөнхбат өсгтөрөөр тэнцсэн. Тэгээ их л бэлтээ чадaltaй болтой бүчинтэй тийм хүн байсан. Тэгээ би маргааш нь 2-р багт ороод барилдах болсон чинь энэ одоо барилдах гэж итгэхээгүй л дээ. Зүгээр энэ арайч үгүй байлгүй гэдэг л жагсаал гарлаа шүү. Барилдах нэ одоо яадаг нэг он авахыг л мэднэ. Хойно гараа дараад унахаар нэг он авдаг гэдэг. Тэгээ нэг түүнээс ашиг мэдлэггүй л гарсан да. Тэгээ нэг хүн чинь дайраад надыг нэг бүр сүүлрөө көлөрцсөн үед нэг тонгорч мул тонгорч унаад. Тэгээ тэр үеийн дөрмөр тонгороод унахлаа мэгдэг байсан. Тэгээ би хойноос дараад авсан. Тэгээ нэг он авлаа. Тэгээ түүнээс хойш нэг тийм барьцгүй барилдаанд барилж үзвэж ядраад. Тэгсэн чинь л одоо манай ах нэг өндөр дэвжээс түлхээд буул унгачж байгаа юм л. Тэгээ тэрнээс унчихтай зэрэг тойроо дэвж байгаа тойроод нөгөө шат руугаа удаа явж байгаа. Удаа явж яас урдуу явж байгаа багш цагнж яадаг. Зэн дөө. Яг тэр хооронд цаг нь явж байгаа. Тэгээ нэгэснээ одоо мэдүүлэх юм. Тэгээ дугуй идэ болж байсан юм байл. Тэгээ би ялцглаа. Нэг хайцгаа. Ингээд чөлөө төхөр барилдаж эхэллээ. Эхлээд жин хасч байсан нь аврагд хүн тусч байлаа. Би одоо 93 гэлтэй наадам гардаг хүндээ 78 дурж байсан шүү. Тэгээд тэр хооронд их ядарсан, одоо их зүдэрсэн. Тэгээд өөрөө одоо бас алцаасаа би ч юм бол тийм махлаг хүн байсан юм биш шүү. Цаана манаар гүйдэг биш одоо хөнгө атлетикт гүйдэг спорт тоглоом аг туранхаа. Намайг чинь баг энэ бол хязгаарч таргалж махлахгүй эцчих хүн гэж бас хэлжсэн хүн байгаа юм шүү. Тэгээ тийм хүн чинь тэгээд түүнээс 60 гэдэг гил хас гарч ирсэн. Ухаалдаж унж байсан, үсээ хайчлуулж байсан их юм үз. Тэгээ үндэсний өхөн амжилт чөлөөт амжилт нөлөөсөн. 1968 он ардын хувьсгалын 47 жилийн ой. Би Дэмүүлийг халз тэгээд давлаа. Харин сосор урамтай барилдахдаа тактикийн барилдаан хийхээр шийдэж элэг үснээс нь барьж хаад гараа амрааж эхэлсэн. 8-ын даваанд Мөнхбаттай барилдахад бие бэлтгэсэн хэрэгэлдэ. Би биеэр Мөнхбат сэтгэлээр ядарч байгаа гэдгийг ойлгож байсан. 40 орчим минут хүлээж угаад сосор урамыг солгоо золгон давхар ачих мэхээр давсан. Дахимаа авахта засуулдаа. За өнөөдөр ч миний хоёр гараа барьц барихгүй болчихлоо. Одоо Мөнхбаттай атгалцах юмгүй болчихлоо гэж хэлсэн юм. Тэр үгийг засуулдаа биш Мөнхбатад сонсох гэж хэлсэн үг юм шүү дээ. Мөнхбат авраг надтай их тогтуун барилдаж миний бихийг дутуу хийлгээд дагуулж хайдаг байсан бол тэгсэнгүй. Шуудхан л дайрч эхэллээ. Ингээд аврагыг өөрөөр нь мэх хийлгээд мэхэнд нь үлдэж давлаа. Мөнхбат сосор урам арслан дээр очиод "Гүчи гар нь эцсэн гэж худлаа ярьлаа. Яагаад ч үгүй энштэй" гэж байсан гэдэг. 9-ийн даваанд дархан авраг дамлинг даван улсад анх удаа төрүүлж авраг цолох хүртсэн да. Авраг наадам төрүүлчихэд 1968 онд Мексикийг зоржээ. Хоёр дахь олимпиад орж байгаа тэр Монголын багийн тугч нь байлаа. Гэвч олон улсын олимпиад оролцсноор 4 жилийн түүхтэй манай улсын баригчид эх орныхон нэр төрийг дэлхийд ихнээ дуусгах эрхийн сайхан хэрэгжилтэд яваад мэдээж ирэв. Анхны одоо олимп дахиад очсон 64. Тэгээ Филиппиний өхийг ялаад. Ингээд цөөхөн бөх болсон. Бас 10-аас 11 дугаар байранд орж ирсэн. 5 дахь олимпийн наадам Москвад 10 дугаар байр. Тэгээд Мексико Манера төрөлт шагнал 5 дугаар байр.
Мөнхөнд мөнгөн медаль авал тэгээд би ингээд өгсөх нь яг адилхан, уруутах нь яг адилхан дууссан юм байна л. Тэгээд аваад дипнад. 68 онд би намайг улсын баярын наадамд анх төрүүлж аврах цол авсан. Тэгээд намайг зодог шуудагтайгаа яваа гэж төв хороноос та Монгол улсын түгээг одоо залж явнаа. Монголын тамирчдыг ямар шүүн азгийн мөртөө сайхан барилдах оролцохыг та шийдэн шүү дээ гэдэг над тийм даалгавар. Би зодог шуудгаа нэмэрэгтэйгээр аваа явсан. Тэгээд тэнд ч одоо том болсон л да. Нээлтийн ажиллагаан дээр сурвалж идэгштэй чирсэн наддаар шавчихсан. Маргааш нөгөөдөр өдөр намайг бэлтгэл хийлгээгүй шүү дээ. Танад нөгөө хүн чинь байна. Нөгөө хувцас юмсаад гудамжин зогсож байгаа дөгөөч, хоол идэж байгаа дөгөөч, юусын засуулж байгаа дөгөөч гэдэг ингээд тэгэл би одоо ядраад энэ халуун наранд одоо яанага тэгтээ норлоход арга утгач юу ярьж байгаа Монгол улсыг сурталчлах гэж ирсэн бол яваад байтар улс тэгээд ингээд тэгэл явуулсаар байд тэгж ядарсан. Сүүлдэн би Латин Америкт тэр явж яхад бол одоо янз бүрийн улсын бүхэн холбоо болов янз бүрийн газар хонтор ороход бол одоо манайхан бол нөгөөх нэг дарга нарын зураг сквадрын зураг хадсан. Тэрний орон миний тэр зодог шүүдэгтэй яв зураг хадчихсан харагддаг. Тэгээд зовоод асуудаг ч гоо тэгээд тэр хүн. Жухам энэ үеэс эхлээд дэлхийд өрсөдөж болох юм байна гэсэн өөртөө итгэх итгэл нь батуух болж эхэлжээ. 66 оны дэлхийн аваргаар би Атлантаа бас нэг шийдвэрх барилдаа хийгээд оноо уулзлаа. Торгуулийн оноогаар би хожигдсан юм л да нэг оноогаар. Тэгээ ягаад гэвэл биний торгуул авдаг шалтгаан бол их чин асдаг. Олон хоног хоолойгоо хэвтсэн хүн бол их хүчтэй хөвгтөө барилдаад сүүлчийн миний өдөр орох дээртэй секунд ч гэсэн маш хүчтэй болдог. Тэгээд тэр Атлантаа барилдаад би 90 дэлхийд барилжуулах юм байна гэдэг бас 65 онд би бас Тбилисид Гурам Заградзе Атлантаа хоёртой болж хоёулантай тэнцээд Тбилисийн тэмцээ тэгээд бас нэг итгэл авсан. Өөрийн жингийн хоёр дэлхийн аврагтад тэнцэж яах гэдэг бол надад бас цаашаа явах юм байна. Тэгээд түүнээс хойш би чөлөөт рүү итгэлд орсон доо. 1971 он. Ардын хувьсгалын түүхтэд 50 жилийн ой. Цэрэн аврагтаа үзүүрт үлдэж улмаар төрүүлэн улсад хоёр дахь их он жилээр төрүүлжээ. Дараа нь дэлхийн аврагаас мөнгө медаль. Энэ бол 1971 оны дэлхийн аваргын мөнгө. Энэ бол 74 оны дэлхийн аваргын мөнгө. Энэ бол Азийн тоглолтын алтан медаль. За энэ бол одоо тэр Мюнхний олимпийн мөнгө медаль. Тэгээд энд бол яг хөө би 6 тойрог ялаа тэгээд яриг төлдсөн даа 7 дахь тойрог. Тэгээд ерөөсөө шууд дэлхийн олимпийн аварга улаацлага шалгарч үлдсэн. Тэгээд яг хөө одоо барилдаанууд бол бас наан шагналын оноогоор бас мөнгө медаль авдаг тохиолдол бийлд. Тэгээд одоо зэрэг хасагдсан улсуудын аль баг торгуултаа ингээд дэшаагүй мөнгө медаль авдаг. А би бол энэ дээр бол ерөөсөө бүхнээ ялаад яригнтэй яг олимпийн аварга улаацлага шалгарч үлдсэн. Тэгээд яригн гэдэг хүн бол урд талд Шотоламиз Владимир Хөлөх гэдэг хоёр дэлхийн аварга зөв тол улсд байсан. Тэгээд тэр жил 22 настай Иван Яригн гэдэг хүн очсон байхгүй. Би үнэндээ бол энэ дотроо бол аваргын төлөө зүтгэх цагч боллоо гэж итгэж байсан. Тэгэхээр азар битүүрийн суглаа бол ерөөс их хол таарад хоорондоо таарахгүй. Тэгэл би Яригн гараад нэг хүний дараа би гардаг. Тэгээ би тэр хооронд би халаалтаа хийж хагаад Яригны барилдааны харъяг гараад эхэлж ийн гэдэг ингээл мэд ирэхтэй зэрэг жоохон бие хөдөлгөөл эргэл барилдаар харах гээд очихтой зэрэг ирж явдаг нөгөөтгч. Яасан гэсэн 16 секунд цэвэр дарчихлаа. 28 секунд цэвэр дарчихлаа. Тэгэл ингээл ерөөсөө тэр хүн ерөөсөө надаас устдаг бүх хүндлэр 45 секунд зарсан гэж. Тэр 6 тойрог барилдах. Над би 6 минут гаруй барилдсан. За ингээл ерөөсөө 6 минут 45 секунд барилдчихл. Одоо олимпиад аврагсан баг. Тийм одоо мундаг бүх байсан байлээ л. Би бол ч нэг өндөр шар залуу харагдсан жиндээ зогсоход. За энэ өндөр шар залуу хоёр дэлхийн аварга гэрээгүй яг да зүүн хөлийг аваад нэг 50 гайгүй гэж бодож байсан. Тэгэл болдгүй юм байлаа тий. 1975 Минскот Олимп дэлхийн аварга шалгуулга тэмцээний мөнгө медальтай хорлоогийн баян мөнх дэлхийн аварга боллоо. Олон жилийн хөдөлмөр урсгасан хөлс тэмцэж ялахын төлөх их зүтгэл нь Монголын аваргыг дэлхийн аваргын алдарт хүргэжээ. Энэ бол зүй ёсны алтан медаль байлаа. Би тэр Минскт очиад
би Беларусь хүнд баярж явдаа гэдэг гарчигтаа сонь нийтлэл тавьсан. Сурвалжлагч. Тэгээд Лойсик багшаа ярьсан байхгүй би. Тэгээд Лойсик багшийг одоо энд байна. Над нэг хүч нэмнэ Лойсик багш. Тэгээд ингээд тэр сонин дээр тийм одоо сурвалжлах тавьчихаа дараа нь барилдсан чинь Германы багт үлдсэн байхгүй бүүд нартай. Тэгээд Владимир Хөлөтхөн одоо өөрөөр ялагдаад. Тэгээд Германы багт үлдээд би гарч ирэхэд бол нэгдүгээр тийм сонинд одоо Беларусь хүнд баярж явдаг гэдэг бичсэн. Хоёрдугаар нөгөө Беларусь ч нөгөө Гитлерийн Германд бол яаж хөвсөн газар шүү дээ. Тэгээд тэд нар чинь одоо бас тэрэнд дурггүй. Тэгээ Герман хүн Орос хүнийг ялаад үлдчихсэн надтай. Би баг ерөөсөө баг Беларусын бөхшиг л байлаашгтай байна шүү дээ. Минскийн дэлхийн аварга алтан медаль. Энэ бол Софигийн түүнээс түрүү авсан мөнгөн медаль. Энэ алтан медаль 75 онд бол одоо над арга байхгүй би хамгийн сүүлд бүүд нарыг одоо Оманы дагуугаар одоо цэвэр ялаад дэлхийн аварга улсуулслаа хангаад 3 дэвжээ засцсан. Тэгээд дэвжээнд би Адис авч дэвжээнтэй хүндэтгээд бид дэвжээндээ гүйжсэн байхгүй. Тэгэхэд бол тэр арай дугаар тэгж ярьж исэн гэж хэлээл дээ. Би ямар тэрийг сонсоогүй. Баярлчихсан хүн чинь юу ярьж байгааг яа сонсох вэ тэгээд. Тэгсэн энэ хүн дэлхийн аварга болохын төлөө 15 жил тэргэнд орсон морь тэрэгтэй ачаагаар авч явахын зүтгэдэг шиг зүтгэсэн. Тэгээ хүний хөдөлмөр эртөөрөө биелд юм байна да. Өнөөдөр нэг буула энэ тавцсан дар гэж зарлж ирсэн гэсэн. Одоо тэр жил чинь 75 онд чинь би 2 удаа 2 дэлхийн аварга барилдсан ш дараа. Тэгээд энэ бол мөнгөн мэдээ самбо барилдээ нэ. 5 хоног би чөлөөтөхөөр барилдаал. Тэгээд 6 дахь хоногт самбын дэлхийн аваргад орсон. Тэгээд нэгийн даваанд би зөвлөлт олсон бөхтөө таарсан. Тэр санаатаач тааруулсан юм шиг байл. Тэгээд би тэр хүнийг миний тооцоогоор бол би 6-4-ээр ялсан. Тэгтэл 8-6-аар ялагдлаа гэсэн тооцоо гарсан байхгүй. Тэгээд одоо манай багийг ахалж явсан Цэрэндаш гэдэг манай хорооны урлагч дарга, нэгдүгээр урлагч дарга байсан. Тэг хэмч хүнэлтэй. Тэг Цэрэндаш биднийг даргалж явсан. Тэг Цэрэндаш Орос хэл сайтаа очиад одоо протест гэдгийг өргөдөл бичээд заргалдаад очихгүй юу. Тэгэхээр урдаас нь тэгж хэлсэн гэж надад хэлж байсан. Та нар одоо яах уучлаарай. Барилдаа бүдлээтэй болсон. Гэхдээ бол бид нэг зовлон байна. 2 сая хүнтэй Монголоос нэг хүн ирээд 250 сая хүнтэй зөвлөлт толгойд усаас одоо 2 алтан медаль аваа явчихар чи бид 10 дэмэн төрөлсөй юу гэж хэлэх юм бэ? Та нар энийг бодлож үзээч гэж хэллээ. Би дуурчдсангүй гэж ирж байсан. Тэ. Тэгээд тэн дээр бол ингэж мөнгөнд дөрвс би 2 алтан медаль авчих байсан юм байна. Энэ Азийн төв Азийн төв Азийн сонгомл чөлөөт үү одоо медаль. Энэ бол сонгомл барилдааны Азийн тоглолтод мөнгө медаль авсан. Би Ираны одоо өгтөө одоо яригдаад. Ярийн сүйд нь бол яриг ярьж ирсэн л да надад бол зөвлөлт толуулсан шигшээ баг ингээл гадаад яаж барилдах вэ ингээд жин болгоноор яриад хасах зуудаар ирэнгүүт за хэн баян мөнхийг ялах уу гэж асуудаг гэсэн. Баян мөнхийхээ ялах. Яаж ялах? Тэгэл ингээд яриа болдог. Ерөөс ганцхан өөртөө ч яриа болдог. Өөр бол тэр бус орны хасах зүүн хэмжээний тухай нэг яриаггүй Америкийн нэгдсэн Кристоф хаяа нэг ярьдаг байсан. Ингэж ярьдаг. Тэгэхээр бол би бол яг тулсан өрсөлдөгч байсан юм байна л дээ. Тэгээ би надад бол юул дутсан гэвэл ерөөсө өрсөлдөгч бэлтгэл хангагч л дутсан. Одоо Соперник гээд одоо орсоор ярьдаг шүү дээ. Өөрөөр хэл миний
дэлхийн аварга олимпиад бэлтгэлийг хангадаг тэр өрсөлдөгчтэй яригэнтэй адилхан тийм хүн Монголд байхгүй. Тэгээ би сэрэтгэвтэй чилвэр Надя Төмрийг одоо нухна. Тэгээ Надя Төмрийг бол одоо ухаалт бэлтгэлээр хайжсэн удаа байгаа л. Тэгээ миний бэлтгэлийг маш их хангаж ирсэн хүн тэр. Тийм ч олимпиаданд очиж хоёулаа нэг өрөөнд энэ 75 оны дэлхийн аварга болохд бол яг одоо Минск дэвтэр хоёулаа нэг өрөөнд л гэвтэж байсан. 5 олимпиад дараалан тамирч нар оролцож шагналт байр медалууд авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд гайхагдан байсан хорлогийн Баянмөх аварга Монголын мөхчүүдээс ганцаараа их спортын амжилтаар дэлхийн бүхийн 100 жилийн од хэмээх өргөмжлөлд гардан авсан юм. Ийм бүх дэлхийд 100 хүн байгаа гэхээр аварга гэдэг үнэхээр л аварга юм байна. Би боддог юм л да. 20 дугаар зууны мандала шилдэг Монгол өгөх боллоо. Олон түмний асуулгаар энэ ч одоо мэдээлэлээрээ дүү. Зууны мэдээ сонин. Монцоо маагтлах байна гэж 3 нийлж асуулт явуулсан шүү дээ. Тэгээ тэрүүгээр бол олон түмний асуултаар бол намайг одоо 20 дугаар зууны мандалаа өгөх юм а гэстэй. За тэр бол одоо бас байж болох юм а тийм. Ягаад гэвэл би анх удаа ардын төрийн наадамд 10 төрүүл. Төрүүлэх бүхийн тоог 2 оронтой тоод би анх өргөлөө шүү дээ. Түүний хажуугаар би 50 жил, 60 жил төрүүлж 2 том ойд. Тэгээ 70 жилийн ойд одоо өргөлвөл шөвгийн дөрөвтүүллээ. Ийм амжилт бол хэцүү. За зүгээр би нэг нүгөө зүгээр танд ярихад бол зүгээр энэ бол энэ 100 давтагдав. Өөрөөр хэлбэл 2 ойд хүн бол 2 их ойд хүн 2 л болдог. 10 жил болдог ой шүү дээ. Тэгэхээр 20 жил энэ хугацаанд 2 ойд 2 хөл барилдаг. Тэгээ хоёуланд дөрвөлнэ гэдэг бол тэгээ 30 жилийн дараа дахиад шөвгийн дөрөвтүүлнэ гэдэг бол ер нь магадгүй энэ ховор ер нь гарахт хэцүү дээ. Тийм учраас би тэрүүгээр бодоод ер нь 20 дугаар зууны мандала шилдэг Монгол өгөх гэдэг бол одоо авчиж болох цол байжээ гэж би боддог юм аа. За нөгөө нэг би одоо бахархшивдэг нэг цол бол одоо дэлхийн бүхийн 100 жилийн гот гэж. Тэгэхээр 2003 онд байна уу дэлхийн бөхсөнөгчтэй холбооны 100 жилийн ой болсон. Тэгээд тэр 100 жилийн ойгоор Герман улсад дэлхийн бүхэн холбооны шинжлэх ухааны төв байт юм байна. Тэгээд шинжлэх ухааны дэлхийн бүхэн холбооны шинжлэх ухааны Герман улсад байд тэр эрдэмтэд судалгаа гаргаад дэлхийн бүхэн нэгдсэн холбооны 100 жилийн ойгоор 100 шилдэг бүх тодруулъя. Янз бүрийн намнацаар. Тэгээ ер нь гол нь амжилт юм. Тэгээ дэлхийн аварга олимпиас медаль авсан 3000 гаруй өхийг нэрсийг гаргасан байна. Тэгээ 3000 гаруй өхийг нэрсийг гаргаад тэр үнийг шигшиж 100 хүн аваад 2900 хүн хасагдсан нь шүү дээ. Дэлхийн олимпийн медальтай хүнээс одоо 2900 хүн хасагдаж бас яг гүрх шүү дээ. Тэгээд ингээд үсгтэй зэрэг намааг бол одоо тэр 100 хүний 25 дэх чигсэн байт. За тэр ямар үндэслэлтэй өгөхтэй зэрэг энэ хүн өөрөөр хэл 5 олимпийн наадам барьж. 5 олимпиад бол 5-нд нь ялалт байх болж. Өөрөөр хэл ялалтгүй утсан олимп алга юм гэж үздэг юм байна л дээ. Тэгэхээр тамирчин байна гэж үзэж шүү дээ. Зүгээр бэлгшээгээ нэг хүн барилдаад одоо манаагаар бол нэг гат ивэд тэгчихгүй энэ хүн бол хүн ялж байгаа юм чинь одоо тамирчны одоо хэмжээнд байжээ гэж. Нэг дэвт энэ онцлог байна. Ийм хүн бөхөд дэлхийд байхгүй. 5 олимпиад орсон хүн байлаач 5 олимпиад 5 намжлт орсон хүн байхгүй. Түүний хажуугаар бол 1968 оноос 1977 он хүртэл 10 жил. Тэгээд олимпийн хөтөлбөрт байдаг их спорт чөлөө түүхийн барилдаа зөвхөн дэлхийн аварга олимп хоёрт бол 10 жил дараагаар шагналт медальт баримт орсон байна. Би бол. Тэгэхээр 1968 оны Мексикийн олимпиад шагнал 5 дугаар байна. 69 оны Мар-дель Платын дэлхийн аварга шагнал 6 дугаар байна. 1970 оны Эдмонтоны дэлхийн аварга 4 дугаар байна. Тэ 71 онд Софид мөнгөн медаль, 72 Мөнхен мөнгөн медаль, 73 онд Тигранд усан дэлхийн аварга 4 дугаар байна. 74 онд Туркт усан дэлхийн аварга мөнгөн медаль, 75 онд Минскийн дэлхийн аварга алтан медаль, 76 оны Монреалийн олимпиад шагнал 5 дугаар байна. 77 оны Лазаны дэлхийн аварга шагнал 6 дугаар байна. Ингээд өөрөөр 10 жил дараагаар одоо тэр зөвхөн дэлхийн аварга олимп тэгээд их спорт олимпийн програмд байдаг. Тэгээ энийг үнэлсэн байна. Энэ одоо их ховор амжилт юм байна. Тийм бөхөр цөөхөн байдаг юм байна. Ер нь баг хуруудлаа 5 6 л байдаг. Тэгэхээр тэрийг одоо онцлог үнэлж намаа дэлхийн бүхэн
одоо 100 жилийн гол болох гэсэн байна. Монгол улсад бол одоо энэ бол их сайхан бахархалтай зүйл байна. Болгарын алдар тасгалжуулагч Райко Петровс яавал сайн бүх болох вэ хэмээн асуугаад нэгдүгээрт төвчээр хатуужил, хоёрдугаарт хүнийг ялахын тулд эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй. Өөрийгөө ялж биш дараа нь хүн ялна. Хүнийг ялах яах вэ? Гайгүй. Өөрийгөө ялах хэцүү. Энэ хоёр үг үргэлж чиний баруун зүүн мөрөн дээр чинь байж чихэнд чинь шивнэстэй байх ёстой гэсэн үг аврагын бүхийн төдөөгүй амьдралын мөрдлөг болжээ. Жухам тэр тэмцэл дундаас ухаанаа сорин байж хатуужин анхны клуб шонхроо байгуулж байсан нь тэр тех 1988 он. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас халагдаад байхдаа Хонхроос Аасхот, Увсаас Бомбаяр, Төв аймгаас Намжилд орж Улаанбаатар хотоос Бүрббаатар, Цогтбаяр, Сэргэлэнбаатар, Ган дохтох нарын тэргүүтээ 21 аймгаас 21 хүүхэд авч клуб эхлүүлжээ. Бэ Арслан сургууль, Бүхийн сургууль, Монгол Бүхийн сургууль, Бүхийн Эрдмийн өргөө гэх зэргээр сургуульдаа нэр өгнө гэж бодож байсан юм. Тэгээд хүүхдүүдтэйгээ хурал хийж хүүхдүүдээс аль өндөр цолтой бүхийн цолоор нэрлэе гэсэн санал гаргалаа. Гэтэл ганцхан цолтой бүх нь Ган дохтох. 1986 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд төрүүлж шонхор зол авсан байлаа. Тэр өрөөнд би шонхрын тухай номноос олж уншаад шонхор хамгийн хурдан нисдэг, урт настай, эрэлхийг зөрөгтэй болохыг мэдээд сургуулаа шонхор гэж нэрлэхээр шийдсэн юм да. За ингээд шонхор хөлөө байгуулад 21 хүүхэд авсан. Тэр 21 хүүхдээ явал олон үндэслэлээр авсан л да. Тэгээд тэдний бэлтгэл сургууль хийлгээ тэгээд цөмөр 10 дугаар анги төгсөө дээд сургууль орох шаардлагатай болоод тэр сургууль байгуулахаас түрүүн би хүүхдүүдэд англи хэлний хичээл, монгол бичгийн хичээл заадаг байсан. Заалга көлсөөгөөд эрдэмтдээ. За ингээд дараа нь бол багшин дээд сургуульд би багшинж байсан учраас тэнд өргөдөл байсан. Би энэ шонхрын 21 хүүхдийг ичнэ болгоё. Би хичээл конкурсын програмаар суралцуулж би миний одоо захараас гараад ингэ явчих гээд байна. Би бэлтгэл хийлгмээр байна. Хамт байлгамаар байна. Тэгээ хоёр дахин электоратын зөвлөр хэлсэд над зөвшөөрөв. За ингээд би одоо 91 онд одоо үндсэн хууль баталцаад ингээд одоо хувийн гавьчлийн тухай заалт үндсэн хуулинд орсон. Тэгэл би шонхор хөлөө бол одоо шонхор дээд сургууль болгоод 1991 оны 5 сарын 1-нд анхны одоо хувийн дээд сургууль. Тэгээ би бол шонхор хөлөө банк байгуулснаа 88 оны 6 сарын 6-наа бол энэ сургуулийн одоо анхны шавьсуу тавьсан гэж үздэг л дээ. Тэгээд л одоо шонхор хөлөө байгуулсан. Дараа нь шонхор дээд сургууль байгуул. Энэ дээд боловсралтай байж бөхшүүд баригдах юм аа. Бүх хүн гэдэг ерөнтэй бичих үсэг мэддэг ба их хоол иддэг, их архиудаг хүн байдаг мэтэр ойлгодог байсан. Тэгээ бид бол тийм биш юм аа гэдгийг би одоо өөрийнхөө амьдралаар ерөн тэгээд одоо үзүүлэх хэрэгтэй байна гэдэг дээд сургууль, бүхийн дээд сургууль анх байгуулсан. Боловсролын яамны сайдын хөлөөгдөр ороод бүхийн сургууль гэж баталж өгчээ шүү аврагтанд гэж сануулад баталж өгсөн. За ингээд бид тэр 5 сарын 1-нд чинь нэг бизнес дээд сургууль одоо хэдэн 4 сургууль байгуулагдсан л да. За тэгээд ингээд сайхан одоо ажил эхэлсэн да. Тэгээд оюутнууд маш хүчтэй боллоо, олон хүн ирэх боллоо. Тэгээд биднээс бол одоо бас програм төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө байнга өөрчилдөг байлаа. Тэгээд ингээд ийм ажил эхэлсэн. Ингэж Идүүгийн бүхий эрдмийн үлгий шонхро бүхийн дэд сургууль үүдэ нээж байлаа. Идүүгээ анхны шавнар нь бүгд алдар хүндийн зэрэгт хүрчээ. Би бол хүүхдүүдтэй нэгдүгээр курст ороод ирэхэд нэг зүйлийг загтдаг.
Бүр захирлын закаас гэх 4 зүйл байдаг. Тэгээ анхны жил нь гараа угаа гэж цагтдаг. Эцэст өсгөлгүй гараа угаа. Манай хүүхдүүд одоо би бүр өөрөө лекц ороод бүр поток лекц болгож угаад бүгдэд нь одоо 1-р хөвс оёлоо загтдаг. Та нар манай сургуульд орсон л 1-р хөвсөндө гараа угац. Бүр эцэст өсгөлгүй тоо томшгүй угаа. 28 удаа өдөрт угаахт бага шүү гэж би тэгж одоо бүр ангид нь бичээд хатагдсан. За 2-р хөвсөд орохлоор би одоо сургуульд хөдөлмөрлө. Ерөөсөө хөдөлмөрлөө арай. Манай сургуульд бол манай яригвал зодог шуудгыг хичээл ордог. Зодог шуудаг заах оёх хичээл зааж өгнө. Тэгээд зодог шуудгийг оёад тэгээд хүүхдийн зодог шуудгийг оёад 25,000 төгрөгөөр өгөөл сард 2-3 удаа 3 тийм зодог шуудаг өгөөд тэгээд оюутан байхдаа одоо хоолтой унталтаа төлбөр өгөх чи төгсч оюутныг улам байна. Тэгээд эдгээр тийм бол би одоо хөдөлмөрт сурлах гэж байна. Тэг. За 3-р курст орохдоо үнийн шударгаас үлдэг ирэх юм. Хичээлдээ шударгаас ажлаа шударга гээ, үгэн шударга яа, үйл явдлаа шударга болов. Шударга үнээр явбал эхлээд залтай хүмүүс жоохон хожоод шударга хүн жоохон хожигдд юм л да. Тэгтээ эцсийн үр дүнд бол ерөөсөө шударга үнэн гэдэг бол одоо дийлж салдаг. Тэ. Заавал цаг хугацаа шалгаж одоо тэрийг бол энэ худлын тодорхойлж өгдөг. Ер нь одоо тийм өчтэй байгаа шүү дээ. Тэгээд үнэн үнэтэй ч гэсэн одоо худалдаг өсгдөг. Тэ. Худлал хурдан ч гэсэн үнэнд гүйцэтгэдэг. Үнэн удаан ч гэсэн худлыг гүйцэтгэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бол тэр чинь цаг хугацааны шалгуураар тийм болж байгаа байхгүй. Тэгээ би одоо тийм одоо янзтай. Тэгээд одоо 4-р хөвс нь амьдралын ухаан. Хүн хорвоо дээр яаж амьдрах хэвээр. Баяжих хэвээр үгүй юу? Юуны тулд баяждаг. Тийм ээ. Баян байхаас үл юу унд хэрэгтэй. Тэ. Тэр байтхаа би зарим одоо ангид бол ороод ярьж идэм л да. За хүүхдүүд минь одоо ядуудад амьдрал муу байна, одоо ядуу байна гэж та нар бодож байна. Тэгэхдээ баян хүнч нэг аяг хоол идэнэ. Ядуу хүн нэг аяг хоол идэнэ. Тэгээ баян хүнгээд баян 10 аяг хоолыг зэрэгдэг. Баян хүнч нэг орондоор хэвтэж онно. Ядуу хүнч нэг орондоор хэвтэж онно. Баян хүнгээд 10 орондоор зэрэг хэвтэж онно. Ингээд бод та нар. Тийм учраас та нарын амьдралд бол нэг их гутаад байх юм байхгүй. Өдрөг ба юмыг болгохын төлөө зүтг. Амьдрах ухаан гэж. Тийм одоо лекцэг орж ярьж өгдөг. Далаа дархан аваргын дүүлэн гарах дэвэлт, даама холоос ойртох хурдан хүлгийн давхаа, сурын цуваны тал байгаас уянгалан цуурайтах уухай, сумн зээрдийн нуруунд дээрээс хангин дуурсах гинго, хөхө тэнгэрийн доорох Монгол түмний баясгалаа. Монгол зон холны ийм эрхэм дээд баяр 93 наадам ЮНЕСКО бүртгүүлсэнд өвгөн аварга ихэд баярлсан. Баярлахын учир бас байгаа юм аа. Шонхор сургууль бүх морь сургууль хичээлийн хөтөлбөртөө багтааж улсын шалгалт авдаг юм. Монгол хүн, Монгол уламжлал, Монгол соёлоо өвлөн үргэлжлүүлэх ёстой гэсэн аваргын ухаан энэ буйзаа. Тэгээд анхудаа би бол Монгол өхийн барилдаан би юу гэж хэлдэг хүн гэвэл тэр нь Монгол өхий Монголын 93 наадам бүх сур морь гурбан шүү дээ. Энэ бол дэлхийд одоо давтагдчихгүй. Дэлхийн хүн төрөлхтний соёлын сан хөмөрөгд оруулсан Монголын нүүдэлчин амьдрал монголчуудаас дэлхийн соёлд одоо улс орнуудын одоо тэр соёлын сан хөмөрөгд оруулсан үнэтэй энэ Монгол өхийн барилдаанд бол Монгол хүний зан заншил бидний амьдарч ирсэн эрхэлж байсан аж ахуй цагаагаар сэтгэл санаа бидний одоо бүхэл сайн сайхан юм шингэсэн. Тэгэхээр Монгол өхийг анх үйсгээд ийм сайн сайхан санаатай шингээсэн юм биш. Монгол ард түмнийг амьдралтай хамт замыг туулахтай өөртөө тэр бүх сайн сайхны шингээсэн. Тэгээд ингэж одоо тодорхойлоод дэлхийн одоо соёлын сан хөмөрт оруулсан үнэтэй юм аа гэж тодорхойлсон. Одоо 14 жилийн түрүүн би тэрвдэг тодорхойлсон байхад одоо бол энэ одоо дэлхийн соёлын сан хөмөрт орж байгаад нь би одоо өнөөдөр их бахархтай байна. Би одоо зөв болж хэлж ийжээ гэж. Урд өмнөхэнчтэй гэж одоо 93 наадмыг хэлж байгаагүй. Тэгээ би сургуультай бол тэр сургуулийн төлөвөнд бол үндэсний 3 спортыг бүрэн хэмжээгээр заалгаад улсын шалгалт авдаг. Одоо тэгээ ягаад тэгж байгаа юм бол үндэсний спорт бол дэлхийн соёлын сан хөмөрт орох.
Монголын ард түмний бүтээсэн, өөрөө бүтээсэн. Өөр хэний ч оролцоогоор бүтээсэн. Бүр амьдрал тэмцлээрээ бүтээсэн. Тийм одоо соёл. Тийм учраас энийг мэдхгүй биеийн тавны дээд мэрэгчтэн байхгүй. Тийм учраас улсын шалгалт авдаг. Тэгээд ч нэг насны амьдралаа бүхтэй холбосон аврага бүхийг тодорхойлжээ. Монгол үндэсний бүхийн барилдаан нь хүн төрлөختний шинэхэн тулгар цаг, балар эртний чулуун зэвсгийн үеэс хүний нийгмийн хөгжлийн бүх үе шатыг дамжин Монгол хүний амьдралын гүнд боловсарч Монголын ард иргэдийн зан заншил, байгаль, цаг агаар, эрхэлдэг аж ахуй, хүсэл мөрөөдлийг өөртөө агуулсан. Манай ард түмний соёл иргэншлийг шингээсэн. Түүхийн амьд гэрч хүн төрлөختний соёлын сан хүмрэгт оруулсан үнэт эрдэнэ. Цаг цагийн төр үе үеийн Монгол хүний хайрлан дээдлэж бахархан хүндэлж явбал зохих цогц соёл. Орчин үеийн дэлхийд дахины даяарчлын их давлгаанд Монгол хүний түүхэн уламжлал, иргэншлийн өвөрмөц хүннийг толдон харуулах, хизээж унтрашгүй мөнхийн гал. Монгол хүний аз хиймэр, нэр төр, алдар гавья, өнгө зүс болон цаг ямагт бадамлан мандах мөнхийн зул. Монголын ард иргэдийн оюуны өмч мөн. Арван засгаас цуутай наадами Алтан дүүхийн хуудсан гэгээ мөртөө дэвчээ Юусын цагаан тогондоо дэстэн морго Юусын эдэмий хүчнүүд надан чуулсан дэвчээ Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор сумдаа төрүүлж байсан Баян-мөнх 10 жилийн дараа 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор улсад төрүүлж байлаа. Дахин 10 жил өнгөрөхөд 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор алдарсан Монгол төдийгүй дэлхийд тархсан алдарт аврага төрүүлээд зогсож байлаа. Он цаг нисэн удсаар ахаад 10 жилийн дараагаар 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилт ялалтын өргөлд төрсэн их аврага их шүүхт үлдэж байлаа. Хүний амьдралын нэгэхэн хугацаанд Монгол бүхийн түүхэнд агуу амжилтыг Баян-мөнх аврага тогтоосон юм аа. Өнчир чадварч явсан одоо хэцүү цаг үе. Өр зүрхээ нэмгэлж уйлж ингэж явсан цаг байгаа тийм ээ. Тэгээ 1953 оны тэр одоо намар бол энэ дэрвсэн хөрөвдмөр зүйл манай амьдралээр орон тохиолдоод би түүхэн амьдралын ганцаардл гэж. Түүнээс хойш би одоо 60 нас хүртлээр би одоо энэ амьдрал ганцаардсан бол бүхэн ганцаарч ганцаардсан бол одоо яс үндэсний асуудалч босгож ирдэг. Тэгээд одоо яах вэ? Янз бүрийн юм одоо ярьдаг байсан. Тэгээд тэр тийм юмд л одоо ганц үеэрээ туулсан хүнд. Тийм учраас миний ном бол хагас зүүн жилийн ганцаардл байх хэвээр түүнийг даван туулсан миний ялалт байх хэрэгтэй гэсэн. Би ийм л агуулгатай номд өгч байгаа шүү. Тэгтээ дандаа нэг ганцаардуулаад тэгээд яг төр зөсг намайг их харсан. Төр зөсгийн одоо үеийн би ерөөсөө бол тэжээгдэг шиг өссөнгүй. Ягаад гэвэл тэр үед бол ганцаарч байгаа үед бол намайг өмгөөж хамгаалж байсан. Одоо алдар гав яг одоо ерөөсөө саатуулахгүй өчөөсөн төр зөсг ба. Би бол төр зөсгтэй бол 91 үнэнч төр зөсгтэй их хайртай хүн баг. Тэгээд төр зөсгийн буйныг их одоо авсан түүний хариугч барих хөстэй барьсан цааштай чи Монгол төрийнхаа энэ сүлдээ бол сайхан бодож явах хөстэй. Кулсын дархан авраг Баян-мөнх Ерөн хүн бол одоо амьдралдаа тууштай тэмцэх хэрэгтэй. Энэ тэмцэл гэдэг бол ялалт амжилт амьдралыг авч ирдэг юм. Тиймгүй тэмцэл Маркс гэлсэн л дээ. Хүний амьдрал хамгийн сайхан юм юу байд юм бэ гэвэл тэмцэлтэй амьдрал байдаг. Тэмцэж ялж ялагдаж
Ингэж явах юм бол амьдрал одоо баяр баясгалантай байдаг гэж. Тиймгүй ямар нэгэн тэмцэлгүй тогтоол ус шиг одоо тийм сайхан элвэгдэлвэг ч юм уу нэг бол одоо сэкх аргагүй ядуу ч юм уу ийм амьдрал хүндэх хэцүү байд юм байна л да. Тэгээ амьдралд ялж, дийлж, ялагдаж одоо тэр сайн сайханд хүрч зовж зүдэрч байж тэгж одоо амьдрах. Тэгжээж олж авсан таван төгрөг бол амттай хоол болдог. Өөрт хал балгүй шингэдэг юм. Тийм ээ? Түүнээс биш залдаад юм уу одоо нэг хүнээс ингээд хулгайлаад юм авцсан юм бол хүнд хоол болохгүй хоруулдаг. Энийг бол би одоо дэгийн одоо буйнаар бол одоо бүр хангалттай дууссан. Тэ. Гэхдээ нэг зүйл бас одоо ингээд 70 насны усхан дээрээс ингээд эргээд харж яхад бол ер нь зам мөр гэж байд юм байдаг шүү. Тэгээд өнгөрсөн амьдралаа ингээд хараад үсэхдээ бүр нэг тийм жамтай юмар яваад аж хүрээд ирсэн юм шиг байд юм шүү. Тухайн үедээ бол ер нь хүн бол харанхуу бүдэг бадгал байдаг утх зам бол. Тэгтээ бол зам байд юм байдаг шүү бас. Гэдэгт бас хүн бол бодож явахд илүүтэхгүй юм байна. Тэг. Би бол ер нь барилж байгаа хугацаанд хэдэн одоо юмд баярлсан. За яах вэ? Ардын төрийн наадмад анхуд 10 төр өссөн. За энэ бол одоо төрийн өвхийн тоог 2 оронтой тоод хүрсэн. Энэ бол миний бас нэг том баяр. За хоёр дахь баяр бол миний бас 40 жилийн ой болж байгаад ардын хувьсгалыг би сумандаа төрүүлж ийсэн. Тэгээд 50 жилийн ойд улсад төрүүлээ, 60 жилийн ойд төрүүлээ, 70 жилийн ойд шөвгөн дөрөвдөлтсөн. Тэгэхээр энэ бол бас их ховор амжилт гэж үзэж байна. Энэ бол бас зүгээр би өөрийгөө магтаж байгаа биш. Эндээ зүгээр миний тэр амжилтыг гаргасан зүгээр өөр Бата гэдэг хүн байлаа гэж бодоход эмт хүний тухай ярихад бол энэ амжилтын энэ зуунд бол батлагдахгүй гэж байна. За хоёр дахь нь бол яг уу одоо би Монголын тамирчдын дундаас анхудаа хөдөлмөрийн баатар цол авсан. За энэ болвол тийм бас баггүй тэмцэл дунд авсан. Одоо төрийн тэргүүний шагналыг одоо төлөвлөдөг, шинждэг одоо тэр шагналыг судалдаг одоо тэр газар бол Баян-Монг бол одоо ерөөсө баатарч болохгүй. Энэ ч хулгаач, дээрэмчин, худалч одоо энэ иймэрхүү юм бичсэн ийм их загтал. Зузаан. Энээс зузаан энэ хүнд баатар цол өгөх цаг нь болсон гэсэн ард түмний загтал одоо тэнд байж байна. Тэгээ би шинэ хоёр ч удаа баг тэр анхаарал дээр яадаг юм бэлээ гэсэн тийм асуудал байсанд энэ скватер одноо шагнагдахт бол бас л баатар асуудал яригчил байсан. Тэгээд одоо өгдөөгүй. Хоёр дахь удаага, гурав дахь удаага ч өнөө тодорхойлогдоод тэгээд би анхудаа авсан. Тэгээд төвхтэй замыг дуулж авсан. 2001 он Ардын хувьсгалын 80 жилийн их баяр наадамд Шав Аасух хот нь 10 даван төрүүлж байсан алтан агшинг наадамчид бүгдээрээ дурсдаг. Аваргын амьдралын түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд нь түүний их амжилт, их ялалтын үндэс суурь байлаа. Аливаад амжилт гаргасан хүнийг тойрдог хэл ам аваргыг ч дайрч гарсан юм. Сайн мөн тэнцүүхэн байж бүрддэг юм хойно доо. 1961 онд тэгээд Дэжмаван бид нэг сургууль тамт. Хоёул оюутны байрны зөвд ингэж хоёултаас өгчтэй зөвдийн дарга зэрэг. Би ч одоо ерөөсөө би ч нэгдүгээр ангид ороод ангид даргуулсан тэгэл тужил нэг дээшээ том даргуулдаг доошоо уудаг нэг тийм жижигхэн даргал. Нэг ангид дарга хавийн тийм гээгээд байдгүй шүү. Шигшээ вагдагч вагийн ахлагчд байсан. Тэгээд нэг тийм юм гээгээд байдаг. Тэгээд яг хав битүүр танд ингээд танилцаад хоёудаа дуу бичгт орно, жижиг ороод тоглоно. Тэгээд одоо энэ чи миний эмгэн болж тоглож исэн хүн шүү дээ тэр жижиг. Эмгэн бол тоглож байгаа. Тэгээд би сүйдэн хэлдэм урлаг бол наацсаг зогхгүй шүү би. Эмгэнээ бол тоглож исэн дүрд итгээд аваад гэрвэл болцсон гэдэг. Одоо битүүр ингээд яг одоо 50 жил болж шүү дээ. Тэр бол гэрвэлээс үүсдэг. Тэ гэрвэл гэдэг бол хүний амьдрал нийгмийн ерөөс хамгийн бага байгуул. Гэрвэл бол яам. Гэрвэл бол улс гэж байна шүү дээ. Гэрвэл дотор одоо улс байж байна. Эдийн засаг байж байна. Гадаад харилцаа байж байна. Мал аж ахуй яам байж байна. Сургууль соёлын яам байж байна. Бүгд байна. Тэгээд тэгтээ чинь тэр чинь гэрвэлээс л одоо төрийн тэргүүн төр барьж байгаа улс тэгээд цаашаа баячууд тэгээд одоо эрдэмтэн мэрэгд гэрвэлээс л хүмүүж байгаа. Тийм учраас тэр хүүхдүүд гэрвэлээ сайн хүмүүжүүлэх хүн болно гэдэг бол нийгмийг тэр чигтний өөрчлөх боломжтой юм гэж би боддог байхгүй.
Аваргын амжилт амьдрал нэгэн хүний үйл хэрэг боловч нийт олон залууст үнний үлгэр дуурайлуулсан. Тэмцэл хатуужлын үр дүн болсон. Зориг тавин тэмүүлсэн бүхэн цуцалтгүй хөдөлмөрлөл амжилтанд хүрч болдгийн гэрч болсон амьдралын зам, амьдралын түүхлээ. Монголчууд бид аваргаараа төрдөг гэдэг энэ үний юм байна. Аваргын түүх одоо ч үргэлжилсээр. болдгүй шүү дээ.